Дараагийн мэдээлэл. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт саацсантай холбоотойгоор эмнэлгүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж иргэдээс төлбөр авахаас аргагүй нөхцөл байдалтай болоод 3 сарын нүрийг үзэж байна. Тухайлх юм бол сонгон хайрхан нэгдсэн эмнэлгийн хавлага өглөөг 4.4 тэрбумд хүрч эм ханган нийлүүлэх байгууллагууд эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Одоо би ингэж бүрээ дутагдалд орцсон. Ерөнхийдөө зүрхний стенттэй тэгээд ийм хүн юм байгаа. Тэгээд одоо энийг эмнэлэг твтий гэхээр одоо эмнэлэг санхүүжилт байхгүй гэдэг улиралтыг удаа эвдчихдэг гэсэн. Тэрийгэ чадгаа байсан. Сая одоо хэвтий гэхээр доотлон 600 мянган төгрөг төлөхөөр тийм байна. Тэгээ би ч одоо группийн мөнгө нэг 600 хүрэхгүй авдаг гэж ширээгээ 7 хоног хэвтээд яхад хүрэхгүй л мөнгө авч ирэх гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрийгэ одоо өгөөд хэвтэн гэхээр би чинь бусад ийм тариага сарын туршуугаар авах тийм ээ. Би групптэй байхгүй. Одоо хэвтмээр байдаг. Хэвтэхгүй байна ерөөсөө ингээд очоод санхүүжилт байхгүй байл. Эсвэл 100 төлбөрөө өөрөө төлж хэвтгээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь хэд орчим төгрөг болохоор вэ? 100% төлнө гэсдэг хэд төлөх юм асуусан нэг 300-400 юм шүү. Жишээсэн гэмтэл мэнтэл бол ерөөсөө үйлчлэхгүй. Сая хүүхдийн нөгөө гарны хадаас ахуулах гээд хагалгаанд оруулах гээд ингээд шинжилгээ амин өгөөд яваад очсон. Энэ оны төсөв дууссан. Он гараад 1 сарын 20-оос наашгүй гэд тэгж байна. Хүүхдийн өвчлөлтөй холбоотой санхүүжилт одоо хэтэрсэн байгаа. Эрүүл мэндийн даатгал ерөнхий газартаа манайх бол гэрээлж ажилладаг. Гэрээлтийн дагуу 26.5 тэрбум байсных гүйцэтгэл нь 29.3 гараад тийм. За эрүүл мэндийн даатгал ерөнхий газраас авлага бол энэ оны байдлаар 4 тэрбум 400 орчим сая төгрөг байна. Авлагатай холбоотой одоо эм эмнэлгийн хэрэгслийн байгууллагууд одоо өглөгтэй байгаа. Тэгээд зарим эм эмнэлгийн хэрэгслийн байгууллага маань өглөгөө төлж байж эм эмнэлгийн хэрэгслээ өгнө гэж байгаа. Тэгээд ийм бага зэргийн эрсдэл үүссэн байгаад байгаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эрүүл мэндийн яамнаас бол зочмог өвчлөлийг бол ямар ч даасан санхүүжилт даасан орлогыг бол эх хондоо багтааж олгоно гэсэн юм шийдвэр бол өгсөн байгаа. Тийм учраас ерөөдөө хүүхдийн өвчлөл бол ихэнх нь бол зочмог өвчлөл байдаг. Тийм учраас бид нар ямар ч ажиллаа хийгээл байж гэн. Тэгээд эх хонд ямар ч даасан орлогын минь өгөх баха гэсэн одоо итгэл найдвартай л ажиллаж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тухайд эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага нь орлогоос давсан тул дээрх нөхцөл байдал үүссэн гэх тайлбарыг өгч байгаа. Иймээс эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн тогтоолоор өнгөрсөн 9-р сард өвчлөлийг архаг зочмог төлөвлөгөөт гэж 3 ангилж ковод тогтоосон. Ингэхдээ зочмог өвчлөлт ковод тогтоогоогүй. Харин төлөвлөгөөт өвчлөлийн 80% санхүүжилт олгож архаг өвчлөлт ковод тогтоож ковотоос хэтэрсэн тохиолдолд иргэд өөрсдөө төлбөр төлж үйлчилгээ авах зохицуулт хийсэн юм а. Үүнтэй холбоотойгоор иргэд эрүүл мэндийн даатгалын сан хэвийн болтол өвдөх хэрэггүй. Өвдвөл төлбөр төлж үйлчилгээ авахаас аргагүй болсон. Иймээс иргэд дархлаагаа дэмжиж аль болох өвдөхгүй байхыг хичээх шаардлагатай боллоо. Тэгвэл үүсэж байгаа асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэгт салбарын сайд дараах хариултыг өглөө. Санхүүжилт өөрөө зузаатах хэвээр нэмэгдэх хэвээр. За тэгэхээр энд бэлтгэхийн тулд энэ тогтолцоо нь өөрөө гажуудлаггүй гэдгээ бид одоо засаж залруулах хэвээр. Мөнгө зутгаалвал доошо цорхоо удаар гожоодлох юм бол энэ чинь өөрөө зөв зүйл биш. Тийм учраас тогтолцооны гажуудал буюу гүйцэтгэх гэдэг уралдаан зарлах биш. Чанартай гүйцэтгэл болгоныг худалдаа авах юм зорилго тавина. Энэ өөрөө төлөвлөлттэй тооцоолтой байх хэвээр. За дээрэс нь шаардлагагүй олон зүйлийг бид санхүүжүүлж байна. Мөнгө байхгүй хэрнээ дэндүү өрлөгөн байгаа тогтолцоо байж байна. Эрүүл мэндийн даатгалын сан хизээ хэвийн болох нь тодорхойгүй асуулт хэвээр байна. Үүний ард иргэд тохирч олон жил даатгал төлсний үр шимээ хүртэж чадахгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм а.